Жоохон дээшлүүлчих тхөө. Жоохон дээшлүүлчих. Ингэх юм бол миний толгойг та нар бүтнээрээ харна. Энэ чинь нөхгүй. Барьж байгаа жоохон доошлуулах ч юм уу. За. Ингэчи. Одоо болж байна уу? Зя. Үнцэг таарсан. Одоо би хөөрхөн харагдаж байна уу? За тэгэхээр guys, эхлэн үн би танаас нэг айгүй дайжгүй мэдээлэл хүргэх гэсэн. Хүмүүс надаас нэг асуултыг байнга асуудаг л да. Тэр нь болохоор юу вэ гэхээр түшгэ. Эвгүй баримтынхаа материалуудыг яаж бэлддэг юм бэ? Мэдээллүүдээ яаж цуглуулдаг юм бэ гэж аюул их асуудаг. Үүний хариулт нь бол ерөнхийдөө энгийн мэдээж интернетийн нүх дохоо болонгуудыг сайн судална. Гэхдээ гадаад хэл сурахгүйгээр ингэж их мэдээлэл цуглуулна гэдэг бол маш хэцүү, баг боломжгүй. Тэгээ мэдээж ямар нэгэн шин үг цээжлэхгүйгээр гадаад хэл сурна гэдэг бол бас боломжгүй. Тэгээ тийм учраас энэ удаагийн эвгүй баримтууд HiboCards гэдэг нэртэй Монгол аппликейшнтэй хамтарч ажиллаж байгаамаа. Тэгээ би өөрөө энэ аппликейшнийг хэрэгжилж үзсэн. Ер нь бол арга нь айгүй шинэлэг. Биний дээр ярьж ирсэн да гадаад хэл сурахад сэтгэл хөдлөл тодорхой хэмжээгээр оролцох юм бол тэрийг цээжлэх магадлал илүү өндөр байдаг гэдэг. Тэгээд HiboCards аппликейшн бол яг тэр аргачлалыг ашиглаад хүний зүүн тархины онцлогийг одоо яаж шинэ үг цээжлэхэд хослуулсан гэсэн үг. Тэгээ би танаас нэг бяцхан жишээ харуулъя заяа. Emotion гэдэг үг байгаа байхгүй юу? Emotion гэдэг одоо эмоц сэтгэл хөдлөл гэсэн үг шүү дээ монголоор бол. Тэгээд emotion гэдэг үгийг emotion гэдэг монгол үгтэй ингээд хослуулж байгаа байхгүй юу? Тэгээд ийм хөдөлгөөн зураг хийж байгаа байхгүй юу? Алиа те имээ бүжиглж байгаа зураг. Тэгээд энэ үгийг яаж цээжлэх вэ гэхээр emotion ихэд баярлан сэтгэл хөдлөлтөй автан одоо хүн болгонд амснаг хийж өгчээ гэж байгаа байхгүй юу? Ингээд имээ шүн баярлж байгаа тэр нөхцөл байдлыг бодоод энэ emotion гэдэг үгийг цээжлэх юм бол одоо та нар хизээж мартахгүй. Одоо та нар emotion гэдэг үгийг хизээж мартахгүй. Яа тэр emotion баярлж байгаа гэдэг та нар тэр үйл явцыг одоо энэ алей үйл явцыг дотроо бодчих юм бол энэ үгийг одоо л та нар мартахгүй. Ингээ хэдүүлээ нэг үг сурлаа ямар ч гэсэн тийм үү. Тэгээ зөвхөн англи хэлнээс гадна Япон, Солонгос, Орос, Хятад хэлийг та нар энэ аппликейшнийг ашиглаж сурах боломжтой. Тэгээ бүр анхааснаас ахуулаад гүнзгий шат хүртэл бүх төвшөнтэй уншиж чадахгүй хүүхдүүдэд хүртэл зориулсан тийм багц байгаа. Тэгээс хөрхөө цэглсэн 10 үг дутамдаа шалгалт авч болно. Зургаар, үгээр, дуудлагаар тий. Тэгээс янз бүрийн стори маягийн зөвлөгөөнүүдтэй интернет хүүд ашиглаж болох тойл бичигтэй. Гэхдээ ер нь энэ аппликейшнийг ухах юм бол бас гой юмнууд зөндөө байлээ. Тэгээ би бас та нарт хоосонгүй нэг юм бэлдсэн байгаа. Энэ аппликейшнийг хэрэглэхдээ түшиг гэсэн промо кодыг оруулаад эсвэл энийг сканердаа одооноос ахуулаад 24 цагийн дотор 20% хямдралтай энэ аппликейшнийг хэрэглэж болно шүү. Тэгээ 24 цагаас хэтэрчих юм бол 15% болчихно. Тэгээ та нар ийм дайггүй аппликейшн нэлээд үнэтэй байх гэж бодож иж магадгүй. Үүний үед бол маш боломжийн бүхэл бүтэн 6 сарын турш, хагас жилийн турш энэ аппликейшнийг хэрэглэхэд үндсэн үн нь 20,000 төгрөг байна. Тэгээ та нар өнөөдөр хэрвээ энэ аппликейшнийг татаад түшиг гэсэн кодоо оруулах юм бол 16,000 төгрөгөөр 6 сарын турш үгээ цээжлээд гадаад хэлээ сураад явчихна гэсэн үг. Тийм учраас ямарсан HiboCards аппликейшн татаад ав. За тэгээд аппликейшн татсан бол эвгүй баримтууд руу орцгоё. Энэ удаа эвгүй баримтууд бараг цаг гарны урттай байгаа. Тийм учраас сайхан иж жоохон ойртуулаад тухлан суугаад таалан сойрно. Сайн мэцэн залуусаа та бүхний хүссэн үлээдэг эвгүй баримтууд зурлын 21 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Анх үзэж байгаа хүмүүсээ бол эвгүй баримтууд зурлаар юу гаргадаг вэ гэхээр ерөнхийдөө л интернет ертөнцийн дэх сонирхолтой хачин те юу гэдэг хачин жигтэй мэдээллүүдээс түүрлэн та бүхэнд хүргэдэг байгаа. Энэ удаагийн дугаар дээр ч гэсэн нэлээд олон сонирхолтой ярилцах зүйлс байгаа. Тэгээд хэдүүлээ шууд ихний баримт руугаа орцгоё. За ихний ярилцах баримт юутай холбоотой вэ гэхээр маш олон жил ерөнхийдөө ингэж хөгжөөд ирсэн мөртлөө яг ингэ сонсохоор айгүй тийм хачин жигтэй юм шиг тэгсэн мөртлөө бас хүн төрөлхтөнд айгүй хэрэг болж магадгүй нэг юм юу гэдэг арга барил гэх юм уу хөгжил дэвшил гэж хэлж болохоор зүйлийн талаар ярилцсан. Дэлхий дээр ерөнхийдөө ингэж өвчлөж байгаа хүмүүс байгаа тийм үү. Өвчний улмаас нас барж байгаа хүмүүс хэд хэдэн ер нь бол ингэ өдөрт хэдэн саяар маш их байгаа тийм үү. Тэгээд энэ өвчлүүдийн дийлэнх нь бидний одоо энэ биетэй одоо толгооноос бусад биетэй бол маш их холбоотой байгаа. Одоо чинь зүрхний өвчлөл дэлхийд маш дээвэр ордог. Зүрх бол одоо ингээд толгооноос доогуур байдаг эргэтэн. Илгэний өвчлөл юу гэдэг уушиг гихмчлэн ерөөдөө ингээд дийлэнх тохиолдолд бол яг толгооноос доод энэ биений эргэтнүүдэд бол
нөлөөсөн өвчний улмаас хүмүүс аюу их нас урж байгаа. Тэгээд эрдэмтэд нэг зүйлийн талаар санаа гаргаж эхэлсэн байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр хэрвээ хүн төрлөختөн хүний толгойг шилжүүлэн суулгаад суурчих юм бол маш олон хүний амийг аврах юм биш үү гэдэг ийм санааг гаргаж ирсэн байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ энэ сүүлийн хэдэн жил маш эрчимтэй яригадаад байгаа энэ толгой шилжүүлэн суулгах ажил юу ямар хуу төвшөнтэй явж байгаа талаар хэдүүл ярилцъя гэж бодлоо. Гэхдээ яг ингээд судлаад үзэхээр энэ бас ердөө сүүлийн бас хэдэн жил эрчимтэй яригдж байгаа юм биш байгаа. Тийм учраас хэдүүлээ нэг алхам жоо гаргашаа алхаад яг түүхэн энэ хөгжил нь яг яаж явагдсаар хагаад өдийд ийм бид нар энэ том зүйлийг ярих болчихгоо те хэдүүлээ ингээд яг түүхэн юу ингээд товчхон ярилцсан. Тэгээ энэ бүхэн ерөөдөө хаанаас яг ихсэн бэ гэхээр 1894 онд Мари Франсуа Сади Карно гэдэг миний Франц хэл хэрэг болж байна. Yes. За Мари Франсуа Сади Карно гэдэг Францын ерөнхийлөгч халдгад өртөөд Венис судасанд нь бол гинтл учруулсан байгаа. Тэгээ тухайн үеийн технологи бол судас одоо энэ хүний гол судсуудын нэг гинтсэн бол ерөөдөө тэгээд бараг ямар ч найдлага байхгүй одоо тийм технологитой байсан. Яг л хоёр судсыг холбох технологи гарч ирээгүй байсан байгаа. Тэгээ та бүхэн харж байгаа бүхэл бүтэн том улсын ерөнхийлөгч хүн одоо ингээд зөвхөн юу гэдэг хоёр судсыг холбож чадахгүйгээс болоод ингээд нүдэн дээр нас барахаас өөр аргагууд хүрж байгаа юм тохиол болсныг тухайн үед Алексис Кягель гэдэг нэртэй залуухан эмч хараад ерөөдөө энэ хоёр судсыг холбох энэ ажил дээр маш эрчимтэйгээр судалгаа хийж ажиллаж эхэлсэн байгаа. Тэгэд энэхүү Алексис Кягель гэдэг залуу эмч болохоор ойдлыг бүр ингээд судалж үзээ бүх төрлийн ойдлуудыг ингэж хийж үзээд ер нь яг ямар аргаар хүний судсыг ингэж ойх юм бол боломжтой юм бэ те хүний амийг аврах боломжтой юм бэ гэдгийг нэлээд эрчимтэйгээр судалж эхэлсэн байгаа. Тэгээд нэлээд эрчимтэй ажилтны эцэст нэгэн шин ойдол одоо ингэж өөрөө зохиогоод тэрхүү ойдлынхын техник нь болохоор хүний цусыг одоо бөөгнөрүүлэхгүй, судсыг нарийсгахгүй одоо юу гэдэг те маш үр дүнтэй аргаар хоёр судсыг холбох нэгэн ойдлыг гаргаж зохиож гаргаж ирсэн байгаа. Тэгээд Алексис Кягелийн гаргаж ирсэн зөвхөн энэ одоо хоёр судсыг ойдлын техник дэлхийн анагаахын түүхэнд маш том нээлт болсон байгаа. Тэгээд энэ маань дэлхийн дахинд ерөөдөө ингээд танигдаад 1912 онд Нобелийн шагнал маань хүртээд ерөөдөө л ингээд анагаахын салбарт бол нэлээд том од нь болж байгаа. Тэгээд бас болоогүй. 1930 онд манай хүн дахиад нэг маш том нээлт хийсэн байгаа. Энэ болохоор юу вэ гэхээр perfusion pump гэдэг нэртэй ерөөдөө ямар нэгэн төрлийн нацуус маягийн технологи байгаа. Энэ технологи нь болохоор ямар учиртай вэ гэхээр хүн болон амьтны одоо биений эргэтэнг биенээс гадуур одоо төр зур хугацаанд амьд байлгах энэ технологи байгаа. Ерөнхийдөө бол нэг нацуусны аргаар цусны эргэлтийг бариад тэр эргэтэн биеинд байхгүй ч гэсэн ерөнхийдөө эргэтэн өөрөө амьд байхын технологиг гаргаж ирсэн байгаа. Тэгээд энэхүү технологи юу боломжтой болгосон бэ гэхээр өнөөдрийн эргэтэн шилжүүлэн суулгах одоо энэ технологиг боломжтой болгосон байгаа. Та нар мэдж байгаа сая хүмүүс өнөөдөр дэлхий дээр ямар нэг эргэтэнтэй ээлэг зүрх бөөр үүдийн те шилжүүлэн суулгах юм бисаслаар бол маш олон хүний амь аврагдаж байгаа. Тэгээ би ерөнхийдөө довч ярьж байгаа учраас энэ бол хөрхөн бас удаан хугацаа орсон байгаа. Та нар бодсон 94 он гэдэг чинь 94 оноос хойш 30 он гэдэг чинь 30 40 50 жил бол ерөнхийдөө яг энэ чиглэлээр ажиллаж ийж энэ хоёр том нээлтийг гаргасан гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө энэ хүү ангаахын хөгжлийн том алхмууд хүний одоо юу гэдэг зогсошгүй сониуч зантай нэгдээд бид нар эрхтнийг суулгаж шилжүүлэн суулгаж чадж байгаа юм чинь яагаад хүний толгойг шилжүүлэн суулгаж болдгүй юм бэ гэдэг энэ одоо маш том чиглэл рүү орсон байгаа. Тэгээд түрүүний хэдүүлгийнхэн ярьсан шиг юу гэдэг хэрвээ хүн ямар нэгэн аваар ослоо ороод ч юм уу те хүний бие нь ажиллагаагүй болсон цагт ямар нэгэн донор олдоод хэрвээ тэрхүү биеийг нь ингээд сольчих юм бол биш толгойн за ялгаа байхгүй мэн сольчих юм бол хүний бас амь насыг аварч болох юм байна гэдэг энэ санааг ангаахын түүхэнд гаргаж ирсэн байгаа. За тэгээд нөгөө Алексис Кягель гэж залуухан юм чинь одоо тэр юмчууд одоо бол ингээд бүх юм санаанд багтж байгаа тийм бүх юм боломжтой юм шиг амар том нээлтүүдийг хийцэн одоо тэгээд дараагийн шат гэдэг ингээд явж байгаа. Тэрхүү юмчууд ингээд толгойг шилжүүлэн суулгах ажилд бол ингээд эрчимтэй орсон байгаа. Тэгээд мэдээж энэхүү том ажил бол шууд хүн дээр л туршихгүй ойлгомжтой. Тэгээд яасан бэ гэхээр Кягель бол 1908 онд Америкийн эрдэмтдтэй бүр ингээд хамтраад эхлээд одоо нохооны толгойг хідүүлээ ингээд шижүүлэх гэж үзье. Эхний ээлжин те ингээд амтан дээр ингээд
турш хийгээд үзье гэдэг шийдвэр гаргаад 1908 оноос хойш Америк болон одоо Францын эмчнэр ихэд ингэ нийлээд эхний ээлжинд ямарсан нохойн толгойг шийдвэрлэн суулгаад үзье. Тэгээ амжилттай болох юм бол хэдүүлээ дараагийн үе шат руугаа явъя гэсэн юм байрнаас эхлээд ингээд эхэлсэн байгаа. Ажил эхэлсэн байгаа. Тэгээд 1908 онд анхны нохойн толгойг шилжүүлэн суулгах хагалгааг мисаслыг хийсэн байгаа. Тэгээд энэхүү хагалгааны үр дүнд нь ерөөдөө юу болсон бэ гэхээр толгой шилжүүлэн суулгасан нохойнуудын артерийн судсыг нь амжилттай холбоод тэгээд юу гэдэг үнэрлэх, амтлах, харах энэ рефлексүүдийн ямарчсан бий болгосон ч гэсэн нохойнууд хідэн цаг амьдрал ерөөдөө нас барж исэн байгаа, өгч исэн байгаа. The isolated head lives on for hours and to external stimuli. The isolated head even reacts to light. Тэгэхээр энэхүү хаалга бол учруу бас бүтлгүй байгаагүй гэсэн үг. Юу гэсэн үг гэхээр артерийн судсыг холбочж जैन хідэн цаг ногтыг бол амьд байлгаж जैन хідэн цаг байлгаж байгаа юм чинь цааш таас уртцах боломжтой гэж үзсэн байгаа. Тэгээд түүнээс гадна хамгийн том зүйл нь юу вэ гэхээр одоо энэ бидний ч яах вэ? Одоо нохооны мэдрэмж буюу одоо энэ үнэрлэх, амтлах, харах энэ мэдрэмжийг ерөөдөө ингэж хадгалж одоо хідэн цаг хадгалж чадсанараа бол энэ бол бас нээлт гэж үзсэн байгаа тухайн үедээ. Тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр одоо бол ингээд зөвхөн рефлекс төдий байгаа шүү дээ. Энэ рефлекс төдий зүйлийг 1954 онд зөвлөлтийн эрдэмтэн Владимир Демихов гэж хүн нохооны толгойг шилжүүлэн суулгасны дараа бүр усууж чаддаг болтол нь хөгжүүлсэн байгаа. Илүү хөдөлгөөн рүү шилжүүлсэн гэсэн. Одоо тэр рефлекс байсан зүйл илүү хөдөлгөөн рүү шилжүүлээд түүгээр зогсохгүй холбогдсон нохоонууд бүл бүтэн 29 өдрийн турш амьд гарч ирэхэд бас амжилттай гэж хэлж болохоор нээлтийг хийсэн байгаа. Энэ хаалга бол яг толгой шилжүүлэн суулгах гэж байгаа ч гэсэн яг ерөөдөө толгой холбох гэдэг рүүгээ илүү орж ин гэсэн. Яагаад гэвэл ерөөдөө нэг биен дээр нэг нохоон дээр л өөр нохооны толгойг давхар залгачж байгаа гэсэн. Яг тухайн одоо хагалгаа нь бол заглядывает в будущее. Ему удается сделать двуголовую собаку. На тело большого пса пришивается голова и часть туловища маленькой собачки. Очевидцы утверждают, что у каждой головы после операции сохранялся свой прежний характер. Большой ласковый мог повлиять на новую часть своего тела. Маленькое кусачее животное продолжало агрессивно. Процесс так называемого положения. Например, коллеги доктора Демихова обратили внимание, что на пересаженной голове старой собаки другую начинала блестеть. Очевидно, это происходило из-за того, что старая голова теперь полноценно функционировала на молодом. Тэгээ амжилттай залгасан ч гэсэн яагаад 29 өдрөөс нохоонууд илүү амьдарч чадахгүй байна вэ гэхээр ерөөдөө тэр бие одоо хүлээн авахч бие тэрхүү одоо гадны одоо өөр толгойг хүлээн авахд ерөөдөө тэр биений дархлаа нь ажиллаад тэр толгойг бол хүлээж авахгүй байна гэсэн үг. Эний шалтгаан юу вэ гэхээр тухайн үед бол хүний дархлааг багасгах юм гэж гараагүй байсан. Тэгээ нийт зүйлийг сонирхолж хэлэхэд ямар нэгэн эртэн шилжүүлэн суулгах ажиллагаанд бол дархлаа багасгах одоо хүн болон амьтны дархлааг багасгаж иш тэрхүү гадны эртэн одоо ингэж өөртөө хүлээж аавна гэсэн үг. Нэг бодлын дархлаа сайтай хүмүүс гадны өвчин хүлээж авдаггүй шүү дээ. Ер нь гадны ямар нэг нөлөө хүлээж авахгүй тийм үү? Энэ тохиолдолд юу вэ гэхээр дархлааг хүчээр багасгаад гадны одоо тэр гадны тэр толгойг
биед нь тасгах, хүлээж авах, тэ уусгах энэ яг тэр гол им нь гарч ирээгүй байсан гэсэн үг. Тэгээд төд удалгүй 1960-аад оны ихээр энэхүү одоо дархлаа багасгах ийм нээлттэй хийгээд Америк эрдэмтэн Роберт White гэдэг хүн бол ингээд тарих шилжүүлэн суулгах тэр ажил дээр бол аюу мэрэгцсэн байсан. Тэгээд тэрхүү Роберт White гэж Америк эрдэмтэн хамгийн анх эхлээд сарамгчны толгойг шилжүүлэн суулгах ажил руу шаргуу орсон байгаа. Тэгээд тэрхүү анхны мис ажиллах нь яаж явагдсан бэ гэхээр ерөөдөө 4 сармагчинд хооронд нь одоо толгой биеийн солих тийм зорилготой мис ажиллбар явагдсан байгаа. Тэгээд мис ажиллбарын үеэр бол гүрээний суддаг амжилттай холбоод 4 болон 6 дахь нугасны уюудыг нь аваад дархлаа буулгах ийм өөх маягаар мис ажиллбар бол ерөнхийд нь хэлбэл ингэж явагдсан байгаа. За тэгээд хэдхэн цагийн дараа нь бол толгоон солигдсон сарамгчид хоол зайжлах, залгих, харах мэдрэмжүүд нь идэвхтэй байсан байгаа. Харамсалтай сарамгчид бол дээдлэл нь 36 цагийн турш амьд байсан байгаа. Тэгээд дүнхэл нь ерөөдөө юу гэж гарсан бэ гэхээр энэ нуруу нугасны хэсгийг л яг нарийн холбогдны технологи алгаа. Яг тэр та нар мэдж байгаа хүний тархинаас гарч байгаа одоо нилээдгүй одоо мэдрэл яг нуруу нугасаар дамждаг. Тэгээд энэ нуруу нугасны холболтыг маш нарийн хийхгүй бол одоо юу гэдэг хүний тархинаас гарч байгаа мэдээлэл биеинд очихгүй ч юм уу те ийм асуудал үүснэ. Дэргэд бол юу гэж үзсэн бэ гэхээр бус зүйлийг нь холбож чадж байгаа ч гэсэн нуруу нугасны тэр нарийн одоо юу гэдэг те тэр бичил нейрон одоо тэр мэдрэлийн эсүүдийн замыг холбож чадахгүй байгаас болоод энэхүү амьтад бол удаан амьдарч чадахгүй байна гэдэг ийм дүнэлт маягт хүрсэн байгаа. Тэгээд түүнээс гадна тухайн үед юу болсон бэ гэхээр дэлхийн амьтдын эрүүл мэндийн байгууллагууд бол энэ толгой шилжүүлэн суулгах ажлыг бол маш зэрлэг одоо юу гэдэг те энэ бол одоо амьтны эрхийг зөрчиж байна гэдэг утгаараа бол айгүй их хил ам дагуулад тэгээд ерөөдөө нэг засварлах маягийн юм болсон байгаа. За тэгээд түүнээс цааш ерөөдөө он цаг хугацаа явсан явсаар 45 жилийн дараа 2015 онд хулганы толгойг шилжүүлэн суулгах ажил дээр эрчимтэй орсон байгаа. За тэгээд энэ хүн мис ажиллбар бол ерөнхийдөө амжилттай явагдсан гэж хэлж болохоор өнгөрсөн байгаа. Яагаад вэ гэхээр хулганууд бол харьцангуй удаан хугацаанд бол хаалганы дараа амьд үлдэж чадсан байгаа. Хамгийн удаан амьд гарсан хулган болохоор бүхэл бүтэн 6 сарын турш амьд байсан байгаа. Толгой шилжүүлэн суулгах мис ажлын дараа. Тэгээд та бүхэн ихэдэ харж байгаа энэхүү толгой шилжүүлэн суулгах мис ажиллбар бол ингээд хугацаа өнгөрөх тусам улам ингээд хөгжөөл яваад байгаа. Тэгээд сүүлийн хэдэн жил бол Италийн эрдэмтэн Сержио Канавера гэдэг хүн амар дайсны талын эмч шиг царайд хүн бэ. Тэгээд энэхүү Сержио Канавера гэдэг энэ Италийн эмч бол ерөөдөө нөгөө хүмүүсийн учрыг нь олохгүй байсан нуруу нугасны холболтон дээр бол маш нарийн ажилласнараа хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой гэдэг дүнлэлээр бол хүрээд түүгээр зогсохгүй сайн дураараа өөрийнх нь толгойг шилжүүлэн суулгах тэрхүү одоо өвчтөн олсон байгаа. Тэгээд та нар гайхаж байгаа хин одоо сайн дураараа толгойгоо шилжүүлэн суулгах санал гаргадаг байна гэх тээ. Тэрхүү хүн бол хэн байсан бэ гэхээр 33 настай Оросын программист Валери Спиридонов гэж залуу байсан байгаа. Тэгээд энэхүү одоо амьд гарах магадлал багтай хаалганд орох шалтгаан нь юу байсан бэ гэхээр энэхүү программист залуу бол булчингийн удирдлага алдагдах өвчтөй байсан байгаа. Өөрөөр хэлбэл бие удирдах одоо боломжгүй болсон гэсэн үг. Гэхдээ дараа нь юу болсон бэ гэхээр хэсэг хугацааны дараа Валери Спиридонов нэгэн эмэгтэйд учирч ерөнхийдөө болсон хайр сэтгэлийн холбоотой болсон. Манай хүн бол нэлээд хүчтэй дуурсан байгаа. Дээрөөдөө энэхүү шалтгааны улмаас бол Валери Спиридонов энэхүү хаалганд орохоос татгалцсан байгаа. Яг юу болсныг бол мэдэхгүй. Магадгүй нөгөө эмэгтэй нь юу гэдэг чамаагаа байгаагаар нь хайрлна гэсэн юм уу те мэдгүй би энэсээ зөхиож байгаа шүү зүгээр миний бодлоор зүгээр тэгсэн л ах. Тэгээ бараг ер нь тэр нь ч болсон ийм том хангалгааны анхных нь байна гэдэг бол ер нь бол маш том эрсдэл. Та нар ийм эмчтэр хаалганд орох байсан уу? Эсвэл манай хүн зүгээр зургнуудаас нь л жоохон жиргсэн баг. За тэгээд нөгөө Сержио Канавера ч одоо юу гэдэг ганц олдсон өөрийн хүсэл сонирхлоороо энэхүү хаалганд орох хүсэлтэй хүнээ бол ингээд алдсан байгаа. Тэгээд яасан бэ гэхээр 18 онд хятад руу явж хятадын эрдэмтэн Рен гэдэг одоо эмчтэй хамтарч энэхүү ажил дээр бас ингэж ажиллаж эхэлсэн байгаа. За тэгээд хятад ерөөдөө юу болсон бэ гэхээр 2018 онд саяхан 2 жилийн өмнө Сержио Канавера нөгөө Рен гэх хятад эмчтэй нийлж агаад нас барсан хүний одоо толгойг шилжүүлэн суулгаад одоо тэр хүн нөгөө бүх холболтоо чадахгүйсэн нугас нуруу юу гэдэг те артерийн сууц бүх холболтуудыг бол ерөөдөө амжилттай хийсэн байгаа. За тэгээд дараагийн удаа энэхүү хоёр инч маань юу хийхээр төлөвлөж байгаа вэ гэвэл
үхсэн тарихтай амьд биенүүдээр дараагийн хаалгаа хийхэр бол төлж байгаа юм билээ. Тэгээ амьд хүн дээр дуршаар хамгийн том асуудал нь юу байсан бэ гэхээр нөгөө л одоо нугасаар зөв мэдрэлийн хэсгийг дамжуулах тэр нь л бол баталгаа байхгүйсэн гэж байгаа. Канаверогийн өөрийнх нь хэлснээр эмчийнх нь өөрийнх нь хэлснээр мэс засал амжилттай болсон ч гэсэн хүний мэдрэлийн хэсүүд бол 10-аас 45% л зөв ажиллах магадaltaй гэсэн байгаа. Тэгэхээр хангалуун 100% амжилттай болсон ч гэсэн хүний хөдөлгөөн юу гэдэг нь мэдрэх одоо энэ бүх чадрууд нь бараг 10 дахин муудна гэсэн үг. Гэтэ бас нөгөө талаараа одоо бүр хөдөлж чадахгүй түрүүний Орос программист шиг хүмүүс бол мэдээж бүр хөдөлж чадахгүй байснаас 10% ядаж хөдөлгөөнөө авъя гэж бодох байх. Тэгээ одоо яг ингээд асуудууд гарч байгаа гэсэн яванда энэ мэдрэлийн эсүүдийг бол холбох ажил бол маш урагштай байгаа мэдээлэлүүд бол гарсан. Тэгээ энэ бүхэн амжилттай болчвол хүн ерөөдөө бүхэл бүтэн бие солилоо гэж бодоход тэр хүн 100% өөрөө гэсэн тодтол байх уу? Бие гэдэг чинь өөрөө бие юм уу? Эсвэл хүний ухамсар тархины хэсэг юм уу? Тэгээ бас жоохон эргэлзээтэй санагдсан. Нэг хүн тэр хаалганд орлоо гэж бодоход тэр хүн хэвээрээ байх уу? Тэ цусны эргэлт нь өөрчлөгдөж байгаа, цус нь өөрчлөгдөж байгаа. Одоо юу гэдэг нь те тархин л хэвэндээ байгаа болохоос тэр хүний бол биений 70-80% нь өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр тэр хүн мөн гэсэн үг. Тэгэхээр бас аюул сонирхолтой санагдаж байгаа. Би хэдүүлээ бүр ингээ холны ирээдүйг харах юм бол энэ бүхэн амжилттай болоо гэж бодоход юу гэдэг хүн баг робот дээр өөрсдөө толгойг залгаад ажиллах боломжтой болчихж байгаа гэсэн үг. Яг үгээр хүний одоо биений эрхнүүдийг бол баг хиймлэр гаргаж авах тэр технологи бол аюул хурдтай хөгжиж байгаа. Тэгэхээр баг 100 жил нараа юу болох вэ? Тэр хүн баг өөрийнхөө биеэ сонгож үйлдвэрлэж баг ингээ өөрийнхөө биеэ худалдаж авч байгаа юм шиг тийм мэдгүй ирээдүг хэрэг бүр тэгж төсөөлөх юм бол бас тийм төсөөлөл орж иж болох юм те. Тэгээ та нар юу гэж бодож байна? Сэтгэлдээ коммент бичээрэй. Тэгээд энэ одоо юу гэдэг бидний хүн төрөлхтний хөгжил ингэж явсаар байгалийн одоо хуулийг хүртэл өөрчилж гардаа авах энэ хөгжлийн чиглэл юу нэ хөгжлийн чиглэл зүг. Эсвэл юу гэдэг бид нар байгалийн хуулийг мөрөөр нь үлдээх ёстой юм уу те? Тэгэхээр одоо хэдүүлээ ямар сэдвээр ярилцах вэ гэхээр дэлхийн түүхэнд эргэлзээ байхгүй хамгийн зэрлэг үйл явдал ч гэсэн хүмүүсийн нэг сайн мэддгүү түүхэнд одоо юу гэдэг нуугдаж үлдсэн гэх юм уу нэг тийм үйл явдлын талаар ярилцах болно. Бид нар одоо жишээ нь дэлхийн 1-2 дугаар дайны үеийн одоо харгислуудын талаар харгис үйлдвэрлэлийн талаар ярих юм бол юу гэдэг нацистуудын хориглагер эсвэл Америкийн атомын зэвсэг Хирошима гэх мэлсэн зүйлсийн талаар ярилцсан. Гэтэ өнөөдрийн миний ярих сэдэв бол энэ бүхнээс харгислын түвшин гэх юм уу да шал өөр түвшний тийм үйл явдлын талаар ярилцсан. Тэгээ та нар яг энэ ярианы сүүлчээр энэ үйл явдал юу яагаад тийм нуудмал маягаар үлдсэн юм бэ гэдгийг та нар ойлгоно. Та нарын дийлэгч юм бол энийг мэдгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр Японы 731-р нэгж гэж та нарын дийлэх нь бол сонсоог бах. Энэ 731-р нэгж гэж ер нь ямар газар вэ гэхлээр та нарт энгийнээр зөөлрүүлж хэлэх юм бол одоо хүмүүс хархан дээр туршилт хийдэж штэ. Энэ нэгжид 731-р нэгжид хүмүүс хархан дээр хийдэг туршилт шиг тэрнээс магадгүй илүү харгас туршилтыг хүмүүс дээр хийдэг тийм газар байгаа. Тэгэхээр энэ хүн нэгж хаана байрлалдаг байсан бэ гэвэл Хятадын хойд хэсэг буюу Манчуур одоо Монголоос зүүн хил дээр гараад ингэж чигээр явах юм бол нэх бас айхтар хол биш байрлал. За яагаад тийм байрлаж байгаа гэхээр ер нь бол та нар мэдгүй бах дэлхийн 2 дугаар дайнаас өмнө Хятад Япон хоёр бол хоорондоо нэлээд дайтай нэлээд газар нутгийн зөрчилдөөнтэй Манчуурыг ерөнхийдөө Япон эзэлж авсан маягийн тийм байдалтай байсан. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр Япончууд Манчуурыг эзлээд Манчуурд өөрсдийн гэсэн юм 731-р нэгж гээд тийм нэгж байгуулад тэр нэгжээ ерөнхийдөө эрүүл мэндийн судалгааны төв гэж айгүй тийм гимгүү зорилготойгоор нээсэн байгаа юм л да. Мэдээж энэ нэр чиглэл бол бяцхан өмглөн талдалт байсан. Яг үүндээ тэр газар бол зүгээр л хүний санаанд оромгүй харгислын дээд зэргийн одоо үйл явдлуудын өрөндөө байсан гэсэн үг. Тэгээ өнөөдөр хэдүүлээ энэхүү газар юу болж ийсэн яг ямар туршилтыг ямар зорилгоор хийж ийсэн гэдэг талаар ярилцах болно. Тэгээ үүнээс өмнө ерөөдөө 731-р нэгж гэж
ерөөхдөө ямар газар байсан хэдүүл ярилцсан. Тэгээ энэхүү газрыг түүхэнд нэг чимээгүй өнгөрсөн гэхэлэр та нар зүгээр нэг жижигхэн лаборатори ч юм уу те жижигхэн газар байсан гэж бодож магадгүй. Яг үүнд энэ газар бол нэлээд том газар байсан. 6 км квадрат одоо ийм том хэмжээнд 150 одоо өөр юм гэсэн юм барилга лабораториудтай ийм маш том хэмжээний ийм газар байсан. Та нар бодлоо зүгээр баримжаар авахад нэг автобусны буудал 1 км гэж бодоход 6 автобусны буудал зөвхөн нэгтлэн. Тэгээд 6 хаашаа 6 км нэг ийм том газар нутагтай байсан гэсэн. Энэхүү газар бол Японы засгийн газрын одоо санхүүгийн дэмжлэгээр Широ Иши гэдэг нэртэй хүний доор бол энэ газрын үйл ажиллагаа бол явагддаг байсан. За Широ Иши гэж хин бэ гэхээр ихэдөө ингээд та нар ингээд ямар нэг аим шиг кино үзэж явах ч юм уу нэг эсрэг талын нэг зэвүүн нэг харгас амар нэг хэрцгий эрдэмтдтэй байдаг да. Ерөнхийдөө нэг тим нөхөр байсан гэж хэлж болно. Тэр хүн бол багаасаа тийм биолог юу гэдэг те яг тэр чиглэл рүү аюу сонирхолтой. Тэгээд ингээд бөөс цуглуулаа тэр ийгээ тижээгээд янз бүрийн өвчин судлах дуртай юм сонин гэх юм уу нэг юу гэдэг юм дээ нэг юм ерөнхийдөө нэг тиймэрхүү хүн байжгаад биологийнхаа чиглэлээр их сургуулаас сураад 2 жилийн турш дэлхийд даяар тойрч ерөнхийдөө энэ өвчин гэдэг зүйлийг яг өвчин гэдэг зүйл дээр суурлаад судалгаа хийсэн байгаа. Герман, Орос, Франц, Америк гэсэн дэлхийн ерөнхийдөө хөгжилтэй улс орнуудаар явж эрдэмтдтэй уулзаж энэ өвчин гэдэг зүйлийг судалж илүү туршлагатай болсон гэсэн. Тухайн үед Широ Ишиг бол олон улсын эрдэмтэд энэ хүн бол одоо өвчнийг ангаах зорилгоор ингэж ангаахын те чиглэлээр ингэж явж байна гэж боддог байсан боловч ерөнхийдөө зорилго нь бол бүр шал эсэргээрээ байсныг бол түүх харуулсан байгаа. Тэгээ Широ Ишиг ерөнхийдөө ингээд дэлхийд даяар тойроод бөөн туршлага хоригдлуулад өөрийгөө хөгжүүлээд биологийн чиглэлээр өвчний талаар аюу их мэддэг болсны дараа нь 731-р нэгжийн одоо удирдлагаар нь тавьсан байгаа юм л да. Тэрний зүйлийг хэлэх шаардлагатай байх. Тэр нь болохоор юу вэ гэхээр энэ үе бол яг дэлхийн 2 дугаар дайны өмнө байсан. Тэр утгаараа улс орнууд бол ямар ч хамаагүй аргаар хүнийг устгах, олноор нь устгах хүчтэй зэвсэг зохион бүтээх ажил дээр бол баг том улс орнууд бүгдээрээ маш хөрөнгө оруулдаг, бүгдээрээ ингэж уралдаг үе байсан. Тэгээ яг тэрхүү үе дээр нь Широ Иши өөрөө халдварт өвчнийг аягүй судалсан, биолог тал руугаа бүр ингэж илүү судалсан. Тэгээ дээрээс нь 731-р нэгж гэж энэ газарт одоо үйл ажиллагаа явуулсан эрхийн өөрт нь ингэж өгсөн яг тохиолдолд нь бас ингэж давхар яг энэ харгас үетэйгээ таарсан байсан гэсэн. Биний дээр та нар санаж байгаа бол Мартирс гэх киноны талаар ярьж байсан да. Мартирс гэдэг Францын кино. Ерөөдөө ямар үйл явдалтай вэ гэхээр хүнийг одоо яг ямар төвшний өвдөлт мэдэрч ямар цэгт очихороо хүн ингээд нас бардын бэ гэдгийг одоо ингээд туршилтын хүн дээр хийж байгаа маш зэрлэг туршилтуудыг үзүүлсэн тэр киноны талаар ярьж байсан. Тэгээд энэ 731-р нэгж гэдэг газар бол тэр киног зүгээр нэг хүүхдийн тоглоом маягтай харуулахаар тийм бодит түүхэн газар байгаа. Тэгээд энэ хүн нэгжид туршилт хийх одоо тэр хүмүүсээ яаж авчирдаг байсан бэ гэхээр ерөнхийдөө л хоригдл маягаар одоо хилмигдүүлж юу гэдэг энэ хүн одоо юу гэдэг Америкийн тагнуул байна. Энэ хүн тэр орны тагнуул байна гэх мэтчлэн одоо гүтгэлгийн байдалтайгаар бас ингээд давхар ингэж авчирж одоо тэр нэгжид туршилт хийдэг байсан байгаа. Тэгээд тэрхүү хоригдлууданд бол дийлхэн хятадууд байснаас гадна солонгосчууд, орсууд, тэгээ монголчууд хүртэл байсан гэж байгаа. Тэгээ одоо би та нарт энэхүү 730-р нэгжийн энэ газар яг ямар туршилт хийдэг байсныг хэдүүлээ ярилцсан. Энэ төшиг одоо ямар туршилт байдаг болоод ингэж амар сүртэй яриад байна гэдэг хэдүүлээ харцгаая. За эхний туршлууд бол ерөнхийдөө осголттой холбоотой туршлууд байсан байгаа. Ерөнхийдөө тухайн үед бол дайны үеэр цэргүүд осголтоос болж аюу их нас барддаг байсан. Тэгээд тийм ч учраас ер нь осголтыг яаж эдгээх үү гэдэг тал дээр бол тэр одоо Широ Иши гэж энэ одоо хүн одоо энэ удирдагч нь мэдхийн тулд хоригдлуудыг яадаг байсан бэ гэхээр гадаа гаргаад одоо тэсгэн хүүтэнд тухайд бол хасах 30-40 градусын хүүтэнд гаргаад хоригдлууд руу ус цацдаг байсан байна. Тэгэд ус цацсныхан дараа амьдаар нь гадаах тэсгэн хүүтэнд ингээд хідэн цагийн турш ингээд үлдээчдэг байсан гэсэн. Энэ болохоор хүн ер нь яг хідэн цагийн дотор яг бүр тэсгэн хөлддөм бэ гэдгийг бас мэдэх одоо туршилт бас давхар явагдаж исэн байгаа. Тэгээ дараа нь яадаг байсан бэ гэхээр тухайн хүнийг гүйцэд хөлдчихгүй гэдгийг мэдхийн тулд одоо төмөр таяг маягаар цохиод хэрвээ одоо ингээд зохиход хатуу бит ингэж тас гэж дуурж байвал тухайн одоо хоригдлыг
гүйцэд хөлдсөн байна гэж үзээ. Тэгээд буцаад нөгөө осголтыг эдгэх янз бүрийн дуршилт руугаа ордог гэсэн үг. Тэр нь болохоор ямар дуршлууд байх вэ гэхээр чинь халуун ус цацах. Яа та нар боддоо хүний хөлдөөчөөд огцом халуун буцалсан ус одоо тэр хөлдөөсөн газар руу цацдаг гэсэн үг. Тэгээд түүгээр зогсохгүй осгосон хоригдлуудыг шууд амьдаар нь галд шатаадаг байсан байгаа. Эсвэл яадаг байсан бэ гэхээр тухайн хоригдлуудыг энгийн одоо өрөөнд аваачиж хэр зэрэг хугацаанд буцаж идэхийг хараад буцаад осголт явагдуулдаг байсан байгаа. Гэх мэтчлэн хүн ер нь хідэн удаагийн осголтыг нас барах хүртлээр авах боломжтой юм бэ гэдэг хязгаарыг мэдхийн тулд тийм аимшигтай дуршлуудыг явуулдаг байсан байгаа. Тэгээд хоёр дахь төрлийн дуршил нь юу вэ гэхээр vivisection гэж ярьдаг. Энэ vivisection гэдэг нь одоо ямар төрлийн дуршилт вэ гэхлээр та нар бэлэн үү? Амьд хүний биед албаар халдварт өвчин, ямар ч хамаагүй халдварт өвчин тариад тарсныхаа дараа ямар ч өвчин намдаахчгүйгээр гэдэс цээжин гэсгийн задлаад биеийн дотор нь яг юу явагдаж байгааг судалдаг юм туршилт байгаа. Энэ болохоор ямар зорилготой вэ гэхээр зүгээр л хүний бие өвчин тусныхаа дараа доторх эрхтнүүд нь ямар харагддığım бэ гэдгийг л харах зорилготой. Тэгээ та нар төсөөлдөө тухайн хоригдол бол 100% ухамсартай байгаа тийм үү? Ухамсартай зүгээр ингээд өвчнөд хариулчаад тэгээ бие задлуулахыг яг амьдаараа зүгээр ингээд хараад хөвчин гэсэн үг. Тэгээ тухайн үед энэхүү хаалганд орж ирсэн одоо залуухан сувлагч Япон юмч бол сүүл New York Times хүртэл ярьцлага өгсөн байгаа. Тэгээ тухайн ярил дээр бол Япон одоо тэр залуу сувлагч бол үйл явдлуудыг ярьсан байдаг. Хүмүүс бол аимшигтаар ойролдог байсан те. Ингээд бид нар ингээд зүгээр л тушаал аваад зүгээр ингээд хүний биеийг амьдаар нь задлахаас өөр аргагүйд хүрсэн гихмчлэн бас зүйлсийг ярьдаг байсан. Тэгээ 730-р нийгмийн бас нэг өөр нэг онцлог нь юу вэ гэхээр дандаа залуу сувлагч нарыг авчирч ажилуулдаг байсан байгаа. Иймч одоо тэр туршилт хийж байгаа эмчнэр дундаа бол. Тэгэхээр тэр залуу эмчнэр бол яг дээрээс ирж байгаа тушаалын дагуу ажиллахаас өөр аргагүй гэж нэг зүйл бас өөрсдийн гэсэн ярилцлагууд дээр их ярьдаг байсан. За 3 дахь төрлийн дуршил нь юу гэхээр бас арай юу гэдэг энэ дундаа бол арай энгийн гэж хэлж болно. Энэ болохоор юу гэхээр одоо Япончууд өөрсдөө үйлдвэрсэн юу гэдэг хутгаж яднаас хулаад тэгсрэх бөмбөг хүртэлх одоо зэвсгүүдийг бол хоригдлуудыг ингэж тал дээр хүлж агаад хажууд нь тесрэх бодис тавих ч юм уу те буунуудаа турших. Тэгээ түүнээс гадна янз бүрийн халдварт өвчнгүүд тарж биологийн одоо зэвс гэж ярьдаг тийм үү? Биологийн зэвсэг хүртэл тарж дуршдаг байсан байгаа. Зорилго нь юу вэ гэхээр өөртөө зэвсгийг аль болохоор хүчтэй болгох. Яавал илүү одоо хүнийг шууд алах бай те яавал олон хүнийг устгахгүй гэдэг дээр л ерөнхийдөө бүх анхаарал зорилго нь явагддаг байсан гэсэн үг. Тэгээд энэхүү зэвсэг дуршилтын бас нэг эвгүй хэсэг нь юу байсан бэ гэхээр одоо маш олон мянган хархнуудыг цуглуулад тэрхүү хархнаас бөөснүүдийн цуглуулаад тэр бөөснүүд ямар нэгэн халдварт өвчин шингээгээд битүү орчин дотор хоригдлуудад цуг хордог байсан байгаа. Тэгээд тухайн үед бол тэнд ажиллаж исэн хүмүүсийн хэлснээр бол одоо л тэр хүмүүс бүр хөшөрсөн байгаа. Тэгээд тэр хүмүүсийн хэлж байгаагаар бол энэхүү биологийн зэвсэгт орсон хүмүүс бол дээдл нэг 2 хоног л амьд явдаг байсан гэж байгаа. За дараагийн дуршилт бол миний түрүүний ярьсан дуршилтуудаас бүр аимшигтай заа. Бүр ярихад ч эвгүй. Би энэ мэдээ бэлтгэж яхад бол бүр ер нь бол эвгүй. Ер нь бол нэлээд эвгүй бас. Би бол цөөхөн удаа эвгүй болдог. Энэ удаа бол нэлээд эвгүй болсон. Энэ дуршилт нь ерөнхийдөө цус сэлбэлт гэдэг нэртэй. Тэгээд ерөнхийдөө цусан дээр илүү анхаарал хандуулж хийдэг байсан дуршилт байгаа. Ерөнхийдөө энэ цус сэлбэлт гэдэг арга нь яадаг байсан бэ гэхээр та нар бэлэн үү? Халдварт өвчнөөр нас барсан хүмүүсийн одоо хоригдлуудын цусыг аваад өөр халдварт өвчтэй хоригдлууд руу тэр цусын шахдаг байсан байгаа. Тэгээд тэр одоо халдварт өвчин шахуулсан хоригдол бас нас барна. Тэгэхэд тэр одоо хоригдлын цусыг аваад өөр халдварт өвчтэй хоригдол руу шахдаг байсан байгаа цусын. Тэгээ гол зорилго нь юу байсан бэ гэхээр хамгийн өвчтэй цусыг одоо маш олон өвчин нэгдсэн тэр одоо цусыг гаргаж авч дараа нь зэвсэг маягаар ашиглах зорилготой байсан байна. Та нар зөвхөн төсөөлтөө хин нэгэн хоригдол руу аль хэдийн 100 хоригдлууд нас барсан тэр одоо өвчнүүд нь нийлсэн цусыг хин нэгэн рүү шахаж яах гэж төсөөлтөө. Тэгээд үүнээс гадна яадаг байсан бэхээр энэ бол бүр эвгүй заа. Энэ бол бүр эвгүй. Яадаг байсан бэхээр хоригдлуудын
биед нь амьтны малын цус шахдаг байсан байгаа. Ингэснээр хэр удаан амьд явах болон цусны эргэлтэнд яаж нөлөөлж байгааг нь ингэж судлах зорилготой байсан байгаа. Тэгээд бүр аимшигтай нь юу гэж хоригдлуудын биед зөвхөн амьтны цус шахахаас гадна бохир угааз хүртэл шахдаг байсан байгаа. Зорилго нь юу вэ гэхээр ердөө л бохир угааз шахсан тэр хоригдол хэр удаан амьд явахыг л үзэх. Тэгвэл хэлсэн шүү дээ юу гэж. Хэлээд тахад. Тэгэд энэ бүхнээс аимшигтай гэж хэлж болохоор зүйл нь юу гэж тухайн хоригдлууд донд жирэмсэн эмэгтэйчүүд байгаа нөхцөлд нас барсныхын дараа ургийг гаргаж ирж ураг дээр нь яг энэхүү дуршилтуудыг явуулдаг байсан байгаа. Тэгээ миний түрүүний ярьсан дуршилтууд бол ердөө л энэ 731-р нэгжийн дуршилтуудын нэгэн хэсэг нь байгаа. Үүнээс гадна бол маш олон хүний санаанд оромгүй зүйлсүүдийг хийдэг байсан. Тэгэд энэ судалгааны ажлуудынхаа ерөнхийдөө үр дүн нь гэх юм уу те яаж гарсан мө гэхээр 1945 онд Америкийн Сан Диего дээр бөөснүүдээр одоо халдварт өвчлүүлсэн нохоон бөөснүүдээр бөмбөлөг хийж Америкийн газар нутаг одоо Сан Диегогийн дээгүүр ингэж нисгсэн байгаа. Тэгээ бөмбөлгүүд яах вэ гэхээр Америк буусныхаа дараа хүмүүс хэрвээ хүрэх юм бол тэрхүү одоо бөөстэй бөмбөлөг дэлбэрч төрөл бүрийн халдварт өвчин одоо тархах магадaltaй гэсэн. Тэгээ түүхэн бичснээр бол тэрхүү бөмбөлгөөс болж нас барсан Америкуудын тоо бол 6 хүн нас барсан байгаа. Тэгээ та нар харж байгаа тэгж их хүмүүсийг одоо устгаж ингэж дуршилт хийсэн тэр зэвсэг бол тэгж одоо юу гэдэг дайны үр дүнд бол хүрээг байгаа. Тэгээ тухайн үед залуухан сувилагч байсан Такео Вано гэж одоо Япон тухайн үед сувилагчаар ажиллаж ирсэн хүн юу гэж ярьсан бэ гэхээр ажиллаж ирсэн лабораторийн агуулгад нь нэгэн орос хүнийг босоогоор нь тавьж ягаад голоор нь хуваагаад шилхэн хоргон дотор одоо 6 фут гэдэг чинь метр 80 орчмын юм шилхэн хоргон дотор ингээд босоогоор нь яг голоор нь хуваагаад нэг орос хүнийг тавьсан байсан гэж нүдэрээ харсан гэж ярьсан байдаг. Тэгээ түүнээс гадна бусад ийм маш их хэмжээний жижиг хоргонууд байсан дотор хүний толгоо, эргэтэн, гар хөл дотор эргэтнүүд байсан гэж байгаа. Тэгээ тэрхүү хоргонууд дээр тухайн эргэтний эздийнх нь орнуудын бичсэн байсан гэж байгаа юм л та. Тэгээд энэ Такео Вано гэж хүний New York Times сонины ярил дээр өгсөн явцлаас нь харах юм бол тэрхүү хорнуудын орнууд донд Франц, Англи, Америкчууд байснаас гадна дийлэнх хорнууд нь ямар орны хоригдлууд байсан бэ гэхээр Хятад, Солонгос болон монголчуудын дотор эрхтнүүд маш ихээр байсан гэж байгаа. Тэг та нар харж байгаах дайн гэдэг бол ямар аимшигтай зэрлэг одоо хүний үгээр тодорхойлоход хэцүү зүйл байт юм бэ те. Зөвхөн одоо хүнийг устгахын тулд хүнийг олноор нь устгахын тулд тухайн үед бол ийм олон гин зэмгүй хүмүүстээр туршилт хийж ирсэн бол үнэхээр харамсалтай. Тэгээд яагаад энэ түүх, энэ үйл явдал, энэ зэрлэг зүйл нууц маягаар үлдсэн бэ гэхлээр тэр нь бас аюу хачирхалтай. Юу болсон бэ гэхлээр дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа Япон Америкт одоо ялагдал хүлээсний дараа энэхүү нэгжийн захирагч Широ Иши Америкийн генерал Дуглас Макартур гэдэг генералтай одоо тохиролцоонд хүрсэн байгаа. Энэ тохиролцоо нь ямар учиртай вэ гэхээр Америкчууд ингэсэн байна. Та нар одоо энэ одоо их туршилтынхаа мэдээлэл одоо шинжлэх ухааны нээлтүүдээ биднэрт өг. Оронд нь бид нар та нарын хийсэн энэ зэрлэг зүйлсийг нуун дарагдуулж ингээд үлдъя гэдэг нэг юм гэрээ маягаар хийгээд тэрхүү аимшигт туршилтуудын үр дүнг нь Америкууд өгж тэгээд ерөнхийдөө ингээд түүхэнд айгүй чимээгүй өнгөрсөн байгаа. Тэгээд та нар харж байгаа энэ том гүрнүүдийн одоо юу гэдэг тэр бодлого санаа гэдэг зүйл нь ямар амар зөвүүн байдгийг одоо бид нар ингээ харж байна. Энэ бидний хөгжил гэж шүтдэг зүйлийн цаана одоо юу гэдэг баян улс орон гэж шүтдэг зүйлийн цаана ямар гашуун үнэн байдгийн ердөөлний бяцхан жишээ нь бол энэ. Эцэст нь түүх гэдэг бол юу гэдэг ямар нэгэн улс орныг зөв бурууг нь шүүх зориулттай биш. Эсвэл юу гэдэг аль нь манай тал, аль нь дайсны тал гэдгийг мэдэх зориулттай ч биш. Яг гэвэл түүхэнд хизээж манай тал, дайсны тал гэж байхгүй. Ямар өнцгөөс харахаас л шалтгаалж байгаа. Түүхийн хамгийн том зорилго нь юу вэ гэвэл хүн төрөлхтөн бид нар өнгөрснөө эргэж харж ирээдүйд тэрхүү ижил алдаагаа давтахгүй байхад л оршиж байгаа. Тэгэхээр түүхээ хэдүүлээ бас боломжоор судалцгаая гэдэг бяцхан уриалгыг гаргая. Бидний тарих угаасаа л өнгөрсөн юм болгоныг
цээжилж мэдэх одоо боломж байхгүй. Гэтэ бид ядаж өөрсдөө холбоотой түүхэл ерөөдөө гадарлаж явах хэрэгтэй шүү гэдгийг бас уриалъя. За тэгэхээр манайха одоо бидний ярилцсан сэдв бол сая 2 сарын өмнө бол Америкт бол нэлээд шуугаа нэгдсэн сэдв байгаа. Сошиал, телевиз, юу гэдэг мэдээ гараагүй суув гэж баг байхгүй. Эний талаар яриаггүй суув гэж баг байхгүй. Энэ болохоор юуны талаар вэ гэхээр гэр ахуйн тавилгын дэлгүүрийн талаар байгаа. Тэгээ гэр ахуйн тавилгын дэлгүүрийн талаар тэгэхээр та нар түшиж яд юу гэр ахуйн тавилгын дэлгүүрийн талаар эйгүү баримт юу авах вэ гэж бодож иж магадгүй. Гэтэ надад итэг энэ бол бас хөөхөн яг ингэ сонссны дараа айгүй бодооштой айгүй сонирхолтой сэдв. Энэ тэгэхээр ямар тавилгын дэлгүүр вэ гэхээр Wayfair гэдэг нэртэй дэлгүүр байгаа. Энэ ерөнхийдөө ийм сүлжээ дэлгүүр айгүй Америкт бол айгүй олон байдаг. Тэгээд ерөнхийдөө Amazon шиг мөртлөө яг одоо гэр ахуйн тавилга дээр суурилсан онлайн худалдаатай тийм дэлгүүр байгаа. Тэг хүмүүс ерөөхдөө энэ одоо онлайн тавилгын дэлгүүрээс яг нэг зүйлийг хачирхлаа зүйлийг анзаарсан байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр тэр онлайн дэлгүүр дээр байгаа зарим зүйлс маш үнэтэй байсан байгаа. Одоо ингээ үнийг нь харах юм бол $3,000-аас ахуулаад дээшээ $12,000. Зүгээр нэг одоо шкаф гэхэд $13,000 те $20,000 байх жишээний. Яг та нар бодолт 40 50 60 сая төгрөгөөр те Монгол мөнгөөр хүн зүгээр нэг юм шкаф, хуцсны шкаф авах уу те. Тэгээд ерөөхдөө хүмүүс ингэ гайхаж эхэлсэн байгаа. Байж да хин ямар эрүүл ухаантай хүн $20-30,000, $40-50,000 ийм зүгээр нэг шкаф гэртээ авах юм бэ те. Тэгээд үүний дараа нэгэн эмэгтэй Twitter дээрээ ингэж бичсэн байгаа. Энэ бол айгүй юу гэдэг те хацралтай санагдаж байна. Зүгээр шүүгэнүүд ийм өндөр үнэтэй тэгсэн мөртлөө ижилхэн шүүгэнүүд дотроо өөр нэртэй өөр үнэтэй байгаа байхгүй юу? За энэ ерөөдөө гайхаж энэ нэг хүн энэ эмэгтэй Twitter бичснээр бол ингээд ерөөдөө энэ Twitter бол viral болоод ингээд айгүй олон хүмүүс тэрийг шеэрлээд гайхаад ингээд энэ олон хүнд хүрэх одоо тэр үйл явц ингэж эхэлсэн байгаа. Тэгээд одоо хэдүүлээ энэ нэрнүүдийг харах юм бол бас айгүй тийм нийтлэг нэрнүүд биш байгаа. Одоо чинь энэ $15,000 нэг шүүгээ Nerea гэдэг нэртэй тийм үү. Дараа нь ингээд Yaritza гэдэг нэртэй $13,000 шүүгээ. Дараа нь Samia одоо Olivia гэх мэтчлэн ингээд бас учиргүй юу гэдэг те Америк нийтлэг нэр James, Alice, Maris, Sarah гэдэг ч юм уу те тим нэрнүүд биш байгаа. Тэгээд байна шүү дээ. Энэ хамгийн хачирхалтай хэсэг заяа. Тэрхүү нэрнүүдийг хүмүүс ингээд интернетээр судалгаа хийгээд үзэхэд тэр тавилгын нэрнүүд нь ор сургуу алга болсон хүүхдүүдийн нэртэй таарж исэн байгаа. Internet sleuths looked into the names of the cabinets and found that in each instance there was a matching missing person case. Тэгээд хүмүүс ирэхдээ сэжиг авч эхэлсэн байгаа. Үнтэй тавилгууд байна. Нэрнүүд нь алга болсон хүмүүстэй таарж ийн. Тэгээд ер нь хин тавилгууд нэр өгөх юм бэ те. Та нар төсөөлтөө ширээндээ юу гэдэг болдоо гэдэг нэр өгсөн байна те. Одоо юу зарж байгаа ширээн. Энэ ширээг одоо дулмаа гэдэг, энэ ширээг навчаа гэдэг гэх юм бол бас жоон гацхалтай тийм үү. Ер нь ингээд логикоор бодоход үгүй яг брендийн нэр байж бол гэхдээ хүний нэрээр ингэж өгнө гэдэг бол бас. Тэгээд үүнээс цааш энэ мэдээллийг зүгээр сошиал ертөнцид зүгээр саяараа шеэр хийгээд бүр ингээд сүүлдээ энэхүү одоо тавилгын дэлгүүр өөртөө тайлбар хийгээс өөр аргагүй болсон байгаа. Тэгээд тэрхүү тайлбар дээр бол юу гэж бичсэн бэ гэхээр манайх бол тийм хүний 8-нд оролцох газар биш ээ. Тэгээд яг ингээд 3 дахьч хүмүүс манайхаар тавилга заруулдаг учраас бас тэднийхээ одоо санал болгосон үнээр нь л шууд тавьж байгаа гэх мэтчлээ одоо тайлбар өгсөн байгаа. Тэгээ нөгөө дараа юу гэж хүмүүс бас энэ компанийг өмөрсөн бэ гэхээр магадгүй дуусан бүтээгдэхүүнээ те зүгээр тэнгэр хатсан үнээр ингээд тавьчдаг. Тэгснээрээ хүмүүс бол захиалахгүй. Тэгээд тийм учраас юу гэдэг угаасаа л дуусан барааг өндөр үнээр тавьж байгаа хүмүүс авахгүй гэсэн утгаараа бас тавьсан байх гэдэг санаа бас гарч ирсэн. Тэгээс нөгөө талаараа юу гэдэг юм зүгээр хэрэг бараа дууссан бол заавал өндөр үнээр тавихгүйгээр зүгээр л энэ бараа дууссан байгаа юу гэдэг төдөн сарын төдөнд ирнэ гэдэг ч юм уу те. Зүгээр тэгээд бичвэл зүгээр олон гэж олон хүний хардлагыг авах байсан уу те. Тэгээд үүнээс гадна энэ Speaker Studio гэж Солонгос YouTube хийсэн бичлэгдээрээс бол харахад зүгээр бидний дэглэлдэг дэр байна штэ 10,999 доллар гэсэн байгаа юм л та үнүүд нь. Тэгсэн мөртлөө яг ижилхэн дэрнүүд. Тэгсэн мөртлөө өөр нэртэй. Тэгээд энэ бүр гайвуу заяа. Нэг хивс $183,000. Зүгээр нэг хивс штэ энгийн хивс.
183 мянган доллараар зарж исэн байна. Тэгээд бас болоогүй заяа. Хевснийхэн зурчлагаан дээр жоохон хүүхдийн ийм зураг байгаа байхгүй юу? Тэгээд бас болоогүй заяа. Нэг сайтн дээр 99999 доллар. Та нар харж байгаа энэ зүгээр юм ханны гоёл чимэл байгаа заяа. Жазтай. Энийг 99999-ээр тавиад тайлбар энэ бүтээгдэхүүний тайлбар хэсэг дээр нь no passport required гэсэн байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг нь паспорт шаардлагагүй эсвэл паспорт шаардлагагүй, паспорт байхгүй гэдэг ч юм уу те. Яг тиймэрхүү утгаар орж байгаа учраас бас хүмүүс за энэ хүний наймаатай яач холбоотой байж магадгүй мэн. Уурлам ингээл ерөнхийдөө ингээд интернетийн юугаар ингээд улам ингээд цаашаа яваад байгаа шүү дээ. Тэгээс болов энэ бүхэн явсаар одоо одуудаас хүртэл энэ хил амд орооцолт туулсан байгаа. Тэгээ та нар гайхаж байгаа юу манай Том Хэнкс те Forrest Gump яагаад одоо энэ хүний 8-ны хил амд орооцолтод наа гэх те. Энэ бүхэн яг юунаас эхэлсэн бэ гэхээр энэ нэг Instagram зураг байгаа юм л та зүгээр 2016 оны Instagram зураг байгаа. Зүгээр юм цементний зураг байгаа заа. SRC USA гэдэг юм бичсэн. Тэгээ хүмүүс юуг анзаарсан бэ гэхээр энэ SRC US гэсэн кодыг интернетээр хийж үзэхээр насанд хүрээгүй хүүхдүүдийн зураг одоо тэрхүү хайлтанд илэрж ийсэн байгаа. Тэгээд хүмүүс юу гэж бодсон бол за энийг нууц те юу гэдэг хүний 8-ны бүлгийн одоо код маягийн байна гэдэг ч юм уу те хоорондоо харилцаа ашигладаг ч юм уу. Ямарсан нэг тийм сэжиг олсон байгаа. Тэгээд байна шүү дээ болоогүй заа. Үүнээс цааш явсаар Орсын Яндекс гэж байд юм байл шүү дээ. Тэр нь болохоор одоо Google гэсэн үг. Орсын Google гэсэн үг. Тэгээ тэр Орсын Яндекс дээр нь хүмүүс хайж утсан байгаа. Юу гэж хайсан бэ гэхээр SRC тэгээд араас нь одоо тэр бүтээгдэхүүний одоо нөгөө Wayfair-ийн бүтээгдэхүүнүүдийнх нь кодыг бичсэн чинь бас айгүй тийм залуу жоохон хүүхдүүд гарч ирсэн байгаа юм л та. Тэгсэн чинь хүмүүс бүр интернетээр буужнаад эхэлсэн. За одоо Том Хэнкс маань Орсын те мафийн одоо хүний 8-ны хүмүүстэй одоо ингээ холбогдлоо яасан ийсэн гэл те бүр улмал одоо энэ бүр ингээд саяхан 2 сарын өмнө шүү дээ 2 сарын өмнө ингээд улмал ирчиг авсан байгаа. Тэгээд дараа нь хэсэг хугацааны дараа юу болсон бэ гэхээр одоо түрүүний нөгөө алга болсон охтуудын зураг байсан шүү дээ бүр ихэндээ тавилгын нэртэй. Тэр зурган доторх нэгэн охин өөрөө бичлэг хийгээд сошиал дээр тавьсан байгаа. Who are you? How are you going to post about me being missing? You don't even know me. How are you posting people talking about they're missing if you don't even know if they're missing with a cabinet? Тэгээ юу гэж тавьсан бэ гэхээр би бол ингээд алга болоогүй. Би ерөөс хулгайлахтаагүй шүү. Би амьд байгаа шүү. Би зүгээр байгаа шүү. Зүгээр намаа яагаад та нар хулгайлагдсан гэдэг байгаа юм бэ гэх. Ерөөдөө жоохон бас уурлах маягтай. Уурлах маягтай ч бүр ууртал байсан л та. Мэдээж хүнийг юу гэдэг нь шууд хулгайд алдагдсан ингээд дэлхий дээр ингээд сенсац болохоор мэдээж хүн мэдээж зүгээр байхгүй лавтай л байх л та. Тэгээд үүнээс гадна түрүүний SRC гэдэг одоо Том Хэнксийн олсон код нь энэ юу байсан бэ гэхээр ерөнхийдөө л энэ Америкт одоо ингээд бүтээн байгуулалт хийж яхад тэр цементэн доор ямар нэгэн ус сууг юм уу тоог цахилгаан ч юм уу те ямар нэгэн байгаа үед ингэж SRC гэж анхааруулга маягийн бичдэг гэж байгаа. Тэрээс магадгүй Том Хэнкс маань өөрөө бас зүгээр санаанд гүйж байгаа хилмигцэн л байж болох юм. Ямар учиртай тийм зураг хийсэн мэдгүй. Зүгээр цементний зураг байгаа байхгүй. Тэгээ хэдүүлээ зүгээр энгийнээр бодъё л доо. Одоо чинь хин нэгэн зүгээр за аюу их мөнгөтэй хүн байлаа гэж дээ. Зүгээр л мөнгө нийлүүлээд гарцсан заа. Хүн одоо чинь энэ 10,000 доллар, 100,000 долларын дэр авлаа гэж бодъё. Тэгэхэд ерөөдөө санаа нь бол дотроос нь тав хүүхэд эсвэл хүүхэд даргална гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү санаатай бааш таарж байгаа. Дэмэдгүй миний хувьд бол ингээд юу гэдэг интернет гэдэг зүйл одоо ямар ч зүйлийг худалч юм шиг, үнэн ч юм шиг болохтой айгүй амархан. Тэгээ яг юу гэдэг хариултыг нь бол би мэдэхгүй. Гэхдээ яг одоо ингээд ерөөдөө чимээ намцныг бодвол нэг тийм сүртэй юм бол гарч ирээгүй байгаах гэж бодож байна тий. Мэдээж шалгалт малгалт явагдсан лах үед ингэж олон сая хүн ярилцж байхад цагдаа муудаа их шалгасан лах дэлгүүрүүдийн юу гэдэг те энэ захиалга юу болж чад яагаад ийм учруу үнтэй хүүхдийн нэртэй юмнууд бас гарч ирээд наа те. Тэгээ та нар юу гэж бодож байна? Энэ бүхэн хий хоосон хардалт юу гэдэг те эсэл хөдлөлөөрөө ингэж явсаар хагаад ийм том хэмжээний мэдээлэлд хүрсэн үү? Эсвэл юу гэдэг жинхнээс ямар нэгэн учир байна вэ? Өөрөөс сэтгэлээ комент сект бичээрэй. I'm holding them. So I
here's the crime scene. Хенри гэдэг нь шүү дээ хүн юм биш шүү дээ. Явж байгаа юм. Явж байна. Баг юу барин шууд ингэж баг гоё юм шүү. Санаанд л байгаа. Сони юм болсон баггүй. Энэ болохоор юу вэ гэхээр нэг юм аппликейшн байт юм аа. За. Энэ аппликейшн болохоор цаанаасаа хүмүүст локейшн өгдөг заяа. Ямар нэгний байршил өгдөг. За. Тэгээд тэр байршил дээр хүмүүс очиж штэ. Очихоор янз бүрийн сонь юм олдог. Эсвэл амар газар л очдог. Тийм аим шиг юм аппликейшн байгаа байхгүй юу? Тэг би чамны зүгээр бяцхан жишээ харуулъя заа. Бяцхан жишээ чи бэлнэ үү? Бэлэн харъя. За хараа за ингэж байгаа байхгүй юу? За ингээд Хенри гэдэг нэг залуу зүгээр TikTok байгаа байхгүй юу? Зүгээр л TikTok заа. Тэгээд энэ хүмүүс ингээд Random Note гэдэг нэртэй аппликейшн заа. Random Note гэдэг нэртэй аппликейшнаар нэг газар руу очисон чинь нэг 70 ирэг дээр очисон байгаа байхгүй юу? За. Тэгээд нэг юм хар цүнх олсон байгаа. За. Хар цүнх зүгээр юм хар цүнх заа. Яг тэр аппликейшн дээр нь. Тэгээ гаруу зүгээр яг ингээл маазраал ингээл тоглоно штэ. Яасан амар юм бэ? Наа чи юу юм бэ? Тэ тесрэх бөмбөг өдргээл ингээл тоглоно штэ. Тэгээд ингээд очиж байгаа байхгүй нэг юм. Чамд Чимдаа багаас хар уулцтай дотроо. Тэгээд ингээд онгойлгосон чинь амар замаа үнэртэй байсан гэж байгаа байхгүй юу? За. Тэ бүр амар мохоо үнэртэй байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд Тэгээ гарууд өөртөө жоохон сэжиг аваад цагдаа магдаа дуудаж байгаа байхгүй. Ингээд цагдаа дуудаад ингээд цагдаа ирж байгаа. За. Тэгсэн чинь маргааш нь цагдаагийн газрын сайтн дээрээс тэр саяны цүнх вэ штэ. Тэр цүнх дотор хүний цогцос байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид тэр юу тайлбарлах вэ? Аппликейшн хайшаа тэр одоо хүн алаад тэр аппликейшн хайшин хаяг маяг хайшин ингээд мэдгүй ямар нэг зүгээр энэ худлаач гэж магадгүй заа зүгээр гэтээ худлаа байлаа гэхэд хүний зогцос байна гэдэг чинь тий юу байгаас тэгээ энэ залуу өөрийнх нь TikTok авах энэ Хенри гэдэг нэг залуу авах шууд бичлэг оруулахаар айгүй бол монетизейшн гэдэр болчих магадгүй TikTok-ийн бичлэгч амар ядаргаа тийм бил YouTube дээр шууд монетизейшн хасагдаад тэр хар цүнх дотор байж та зөвхөн нэг хүний юу байгаагүй цогцоогүй хоёр хүний цогц байсан гэж байгаа байхгүй нэг л 35 настай, нэг л 28 настай, нэг нэрхтээ нэг нэмэгтэй хүний цогц олцсон гэж байгаа байхгүй. County Medical Examiner's Office identified them as 27-year-old Austin Winter and 35-year-old Jessica Lewis, listed as in a relationship several years ago on social media. The ME's office said both died from gunshot wounds 3 days prior to being discovered here. Тэгээд энэс хойш энэ аппликейшн чи бүр ингээд бөөн болно шүү дээ. Залуучууд ямар амар юм бэ гэж хүн болгон хэрэглээл. Тэгээд гисэн чинь энэ хүмүүсийн бүр ингээд одоо иймэрхүү сонь юмтай таарах үзэгдэл нь бүр ихсэж байгаа байхгүй. Одоо жишээ нь харуулъя заа. Жишээ нь бүр ингээд өөр за энэ охин яач. So I just went random nodding. За. I just went random nodding and our intention was death. We were on our way to the spot and I look out my window and there's someone laying in the gutter with their wife literally like on them, holding them. And so I parked and got out and he got shot. Yes, bottles and stuff. And then she gave me that phone and I had to call the cops. And Darius he wrapped his jacket around the wound. And then the cops came and we got questioned and I just had to leave. And I just dropped Darius off. Яачва. Ямар нэг ивүүл юм болсон юм. Буудуул хүмүүс нь цагдаа магдаа дуудсан ч гэчүү те. Тэгээд энэ өөрөө бити ингээ рандомнод хэрэглээрээ гэж байгаа байхгүй юу? Химчлэн бас нэг ивүү юм байгаа. За энэ юу вэ? Okay, so this random nodding app. За энэ яг хоёр залуу. Хоёр залуу байж байгаа. Honestly, when we saw this, we should have turned around and left. Нэг юм сонин газар очоод. There's always abandoned cars, nobody around. At this point, we're definitely trespassing. We couldn't even really turn around at this point because the road was so narrow. We're kind of intrigued at how creepy this was, even though it was getting dark really quick. And next thing we know, the sun had gone down. Came out, giving it just more of a creepy vibe. But we had the pin pulled up. We were so close to it. Dude, what the fuck is? You will. I don't know how to explain this. One's around and a random rock falls. I think that was a sign that we should leave. But we kept going.
everything about this place was just giving me really bad vibes. And when I looked into here and saw this, as soon as I realized it's some sort of face we took off running. I don't know what it is in this town, why there's all these abandoned cars and no people and mannequins in the window. But I'm deleting this app. Okay, so this red. Ерөөдөө нэг ингэж хэрглэж үзсэн хүмүүс зүг шууд юугаа аппликейшн устгаад байгаа байхгүй. Тэгээд байна штэ. Ерөөдөө бол ийм юм байна зэ. Зөндөө юм байна зэ. Аимштай юм байгаа зэ. Яг үзэх юм бол хараа. Ийм их зэ. Ингээл доошлоо хараа. Хармын. Би бүр худлаа гэхлээр бас худлаа юм дээр ингэж хүмүүс буужиндах уу те? А үнэн гэхлээр бас яаж үнэн байх вэ? Ямар ч танаар үнэн байх вэ? Сонин байгаа байхгүй. Тэгээ зүгээр миний бодож байгаа зүгээр юу вэ гэхлээр энэ аппликейшн зүгээр ямар нэгэн гимт хэрэгтэй холбоотой газрууд руу ч юм уу те газруудын ч юм уу те хаягийн листийг мэдгүй хаанаас ч авсан байж болно. Тэгээ тэр листийг яг жоохон эвгүй газруудыг хүмүүс рүү тараадаг гэж болох юм. Тэгээд одоо хойлоо яах вэ гэхлээр штэ. За. Хойлоо өөртөө мэдэх цоргаан заргуу байгаа. Ямар үзэх үү? За үзье л да. Яавал штэ те. Гайгүй хэлбэтэй. Тэр бүр ингээ Франц хүртэл байгаа. Франц, Америк зүгээр ер нь ингээд бараг бүх орнуудаар энэ аппликейшнийг ингээд яаж байгаа байхгүй. Зүгээр ингэж яг үний юм худлаа юм уу гэж. Тийм, хоёул үний юм худлаа юм уу хараа. Тий. Би бол энд яг сууж байгаа зүгээр юу байгаад татаад. Тий, татаад шууд зүгээр чигээрээ. Тий. Юу гэж бодчих. Тэгээд. За, дүү шууд татлаа шүү. За, татлаа шүү. Чи санал нэг байна уу? Санал нэг байна уу? За. Татлаа шүү. За. Хараа. За. Фэйстор лоорлоо. Энийг татах хэрэг зөрөгтэй юм. За, Aeronautica татлаа шүү. Пад. Тэ юу хийгээд энэ харамсахгүй энэ ч байгаа шүү дээ. Оо. Янзын утанд татсан. За, нэгчлээ. Юугаар локейшн өгөх үү гэж байна. Үг. За, өглөө шүү. За, үг. За. За, одоо энэ утас миний одоо хоёулахын байршлыг мэдж байгаа шүү дээ. Энэ аппликейшн. Тэ? Чип төрийн хаана байгаа мэдж байгаа. За, цагаарчлаа. Яа, цаа. Мэдгүй. Ячо. Яа зөвхөн миний утас ингээ гацаад бус хүмүүсийг болж ирсэн аа. Бус хүмүүсээ зүгээр болчихсон. Гэхдээ сайн хойлоо зөндөө хүмүүсийг харлаа. Эдгээр зүгээрсэн болвол яасан бэлгүү дээ те. Анх татхад ингэжсэн болов? Мэдхгүй дахиад үл яагаад үзгүй. Тэр хүмүүсийг гаргаад буцаад яа. Үл гаргаад буцаад орё. Пад гаргачлаа. За орлоо дахиад. What? Арэ. Ячо. Yes, R+ штэ. Дээр үе утас биш тийм чинь. Чиний утсан дээр үзэх үү? За. iPhone дээр болохгүй л ирэх биш. Samsung дээр цагаан байна. Одоо iPhone дээр үзье заяа. За. iPhone дээр болж ивэл за үүлний системд л байна гэсэн. Тий. Android-ийн системээс айгаад байгаа юм бол эсвэл аппликейшн цаанаас айгаа удаан. Сая татаад гэтээ локейшн өгөөл тэгэл локейшн өгсөн жил таг болчихсон шүү дээ. Тэ? Сонин байгаа. Яана. Ямар нэг учир бай. За ийм болоод тэгэлээ. За үгүй. Open. За open. What? Юу ч юм. Яа ч юм. App нь болохгүй юм шүү. App нь болохгүй юм уу? Хараа. Хөөе. Яамар ч юм арай юу. Эсвэл Францд хоригдсан болоо. Францд хоригдсан болоо нэрэ. Олон улсад хоригдсан болоо. Харин. Гэхдээ хоригдсан бол ямар юм? Хоригдсан app нь гарч ирэхгүй шүү. Хоригдсан бол app нь гарч ирэхгүй шүү. Татаж болохгүй шүү. Энд чинь бүр анханасаа. Тэ? За ингэж яагаад яадаг л ингэж яагаад яач үзье гэж байгаа.
Боо. Ямар сайн тий. Ямар сайн. Хоёлын одоо тэг үнэн худлааг нь үзье гэсэн юу Тий. ингээд дуусч байгаа юм л та. Ууч. Бисаа яагаад энэ аппликейшн болохоо болж байгаа гэдээ яасан бохгүй юу? Google дэж үзсэн бохгүй юу? Тэгсэн чинь ингэнэ. TikTok дээр амар viral болоод хүмүүс амар их мэдээ сүүлийн 7-8 хоногт ажиллахгүй байгаа гэж сервер нь юу яцсан бүгэлжсэн байгаа гэж байна. Оо за. Тэгэл болохгүй байсан юм шиг байна. Тэгээд ингээд дэлгэсэн ингээд цагаан болоод тэг ингээд наа гэж сая бас хэд хоны өмнө 4 хоны өмнө хэмстгэл байна. App нь өөрөө цаанаасаа засвар хийж байгаа гэж магадгүй тий. Яах вэ? Яаж ч яагаад уг нь ажиллаж марах юм. Хоёлаа юу яах юм уу? Компьютер дээр ороод үзэх юм уу? Болох юм уу? Болно шүү. Хомс актившн болд юм уу? PC-ний юу бэд штэ. Аппууд гаргацсан байлгүй дээ. Тийм үү, бизнес болох уу? За хоёул бизнес үзье заа ямар ч байсан. За. За. За харъя. За ингээд шууд сайт руу орчих заа. Эдгээр одоо засвартай байгаа юм байна. Яагаад гинт засвартай болчихв? Мэдгүй. Нэг учир байна да. Хитрхи эвгүй юм гарууд яатсан уу? Хаацсан уу төр зур? Тэр их хүмүүс угсаа ороод ачаалаад байгаа болоод юу яаж байгаа юм болов? Тэгээд засвар хийгээд хараа шууд ингээ рандом ингээл юу өгөөл. Тэгээ хүний тархитай шилтгаалж гэж байгаа л. За тэгвэл одоо тэгээд тэгвэл одоо тэгээд буцаж сураа дуусгаар нь л. Дуусгаар л хэдүүлээ яа да. Орё да. Дуусгаар л хэдүүлээ орё да тий. Тий да. Осч үзье да бүр. Одоо нэг удахгүй л гэдэг баг маргааш өдөрч болчих. Маргааш өдөрч нэг хараад үзье. Тий. Тэгээ болохоор нь тэгээд хоёлаа ороод үзье. Тэр хүртэл тэгээд goodbye guys. Удахгүй. Тэгээд миний өнөөдрийн та бүхэнд бэлтгэсэн эвгүй баримтууд 21 үүгээр өндөрлөж байна. Энэ хүртэл дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэний зүйлийг та нараас гуйхад та нарын талаас илүү хувь 55% subscribe хийгээгүй дээ шүү. Одоо хүртэл би бүхэл бүтэн 2 жил контент хийж байна. Subscribe хийж амжаагүй бол яг одоо subscribe хийгээрэй. HippoCards application татаж авч амжаагүй бол татаж аваад гадаад хэлээ сураарай. Тэгээд дараа дараагийн удаа улам дайжгүй бичлэгүүд хийхийг хичээх болно. Тэгээд дараагийн бичлэг уулзлаа. Түр баяртай залуусаа.